За сайн байцгаана уу. Манай гал махбодтой хонь арслан номын ордныхны маань 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 31-ний хүртэлх ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За энэ дээр одоо ажил төрөл гэхээс илүү гэр бүлийн асуудал, сэтгэл зүрхний асуудал яригдсан ийм мессежнүүд байж шүү. За энэ харилцаа одоо магадгүй ажил төрөлтэй ч холбоотой эсвэл одоо ажил төрөл дээрх холбоо байж магадгүй байна. За хэрэг та одоо шинэ хүнтэй ер нь бол тийм л харагдаж байна л да. Энэ шинэ хүнтэй танилцсан одоо нэлээд одоо өөрөө тасаж эхэлж байгаа ч юм уу. Эсвэл одоо энэ хүн одоо ямар нэг байдлаар таныг одоо эдийн засгийн байдлаар одоо дэмжсэн, эсвэл одоо эдийн засгийн хүндрэлээс таныг гаргасан ч юм уу. Тийм ээ. За иймэрхүү байдал харагдаж байна. За тэгтэл та одоо энэ хүний тухай одоо гэдэг юм уу, энэ хүний талаарч гэдэг юм уу мэдээлэл бага байна шүү. Тийм ээ. Яагаад гэвэл одоо энэ дээр таны энэ хүн маань одоо гэр бүлтэй байх магадлалтай, хүүхэдтэй гэдэг нь тодорхой. Гэр бүлтэй хүүхэдтэй байхаар ийм харагдаж байна. За яг энэ дээр бол одоо цаг хугацааны асуудал гэж байна л да. Энэ яг салах процесс нь явагдаж байгаа. Эсвэл одоо салах гэж байгаа ийм байж магадгүй. Энд одоо цаг хугацаа хэрэгтэй гэсэн ийм мессеж байж байна. Ерөнхийдөө бол яг манай гал махбодтой улсуудыг бол одоо амжилтын одоо замд орцсон байна. Ерөнхийдөө амьдралынхаа замын одоо ямар нэг байдлаар одоо зөв зам дээр явж байгаа юм шиг юм харагдаж байна тий. За мөн одоо сэтгэл хөдлөсөн энэ одоо харьцаа бол ямар нэг байдлаар таны сэтгэлийг хөдлөсөн ийм байдал харагдаж байна. Тэгэхээр одоо их таалагдсан тийм ээ. Ийм харагдаж байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ харьцаа бол зөвхөн одоо цаг хугацаанд л харуулах юм байна тийм ээ. Цаг хугацаа одоо та одоо энэ хүнтэй хүлээж одоо хүлээцтэй хандж чадах юм тийм ээ. Эсвэл та одоо өөрийнхөө одоо амьдралыг бодсон, зарим нь бол одоо хүлээсэн. Энэ бол одоо цаг хугацааны асуудал юм аа гэсэн ийм юм байж байна. За мөн одоо за би түрүү хэлсэн энэ одоо ажил төрөл дээр ийм холбоотой ийм харьцаа байж магадaltaй тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо энэ хугацаанд одоо таны итгэдэг найз нөхөд одоо таны дайсан болохоор эсвэл одоо хоёр нүртэй найз гарсан байж байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ хоёр нүрт найз бол одоо хов хотгах. За ажил дээр болон одоо эсвэл одоо таны хувийн нууцыг одоо дэлгэсэн, эсвэл ямар нэг байдлаар одоо нөгөө талын одоо сонорт хүрсэн тийм энд бол одоо таны найз байна гэсэн байна. За энэ дээр мөн одоо ажил төрөл дээр хэл ам хэрүүлд хотгох тийм ээ. Эсвэл одоо таны хувийн нууцыг ярих юм магадлал өндөртэй байна шүү. Энэ дээр анхаараарай. За мөн одоо энэ хугацаанд бол одоо за энэ хүнийг маш сайн судалж одоо ягаарай гэсэн байна шүү. Та одоо энэ хүний тухай бол тун бага мэдлэгтэй байна гэсэн байна. За манай ер нь бол гал махбодтой улсууд бол одоо ер нь би түрүү хэлсэн амьдралынхаа зөв зам дээр явж байна. Одоо аз бол одоо таныг ивэж байна тийм ээ. Таны одоо хийсэн оролцсон бүхэн амжилтыг авчрах нь ажил төрөл дээр амжилттай сайхан байна гэж ойлгож байна тийм ээ. За тэгээ одоо энэ дээр одоо сайхан энэ одоо ийм амжилттай байгаа одоо мөрөөдлөө битгий хаяараач гэдэг юм уу тийм ээ. Та одоо мөрөөдлийн зураг төсөөллөө одоо илүү их одоо энэ дээр хэлсэн байл та hold your vision. Тэгэхээр зэрэг одоо мөрөөдөл төсөөллөө одоо битгий хаяараа биелэхэд ер нь тун ойрхон байна гэсэн ийм мессеж байна. За мөн одоо түрүүний миний хэлсэн энэ асуудлууд одоо энэ гуравд эхнэр хүүхдийн эсвэл одоо энэ найзын уралт энэ төр одоо таны одоо ямар нэг байдлаар таныг депресд оруулах юм магадлал өндөртэй байна шүү. Энэ ингэснээр одоо эрүүл мэндийн асуудалд нөлөөлөхөөр харагдаж байна.
За энэнд анхаарна үсттэй. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. Та бүхэн хувийн уншлага сонирхож байх юм бол миний Facebook page болох Монгол Star Director орж одоо мэдээлэл аваарай. Мөн эх 7 хоногоос 11 дугаар сарынхаа төлөвийг унших болно. Хүлээн авч үзээрэй. Баярлалаа. Баяртай.